Бид амьдралынхаа бүх өдрүүдийн өдөр бүр загалмайн талаарх үннийг өөрсөддөө номлодоггүй л байвал бид маш хурдан аврагдсан суурь шалтгаанаа итгэл нэмэх нь үүс гэж бодож эхлэх болно. Тэгэхээр хуучны Форт Лаудердейлийн асуултад ингэдэг шүү дээ. Хэрэв чи өнөө орой үхээд Тэнгэрийн улсад очивол юу хэлэх вэ гэдэг. Хэрэв чи түүнд, хэрэв би түүнд төлөөний үгийн 1-р биетээр хариулбал бид тэр даруй буруутаж эхлэх болно. Яагаад гэвэл би итгэсэн. Яагаад гэвэл надад итгэл байгаа. Яагаад гэвэл би ийм. Яагаад гэвэл гэх мэт үргэлжлэнэ. Хайртууд минь, цорын ганц хамгийн зөв хариулт бол 3-р бие дээрх нь юм. Яагаад гэвэл тэр. Загалмай дээрх хулгайчиг бодоод үзэлтэй. Ямар агуу гэж. Би тэр залуутай нэг өдөр таарад асуухыг үнэхээр хүсэж байгаа. Чамд тэгээд эцэстээ юу тохиолдсон бэ? Чи тэр найзтайгаа нийлээд түүнийг баахад хараагаад байсан. Чи хизээж Библийг заалгаж байгаагүй, хизээж баптизм хүртээгүй, чуулганы гишүүнчлэлийн талаар юу ч мэдэхгүй. Гэтэл чи орчсон байна штэ. Орчсон байна. Чи яаж орсон юм бэ? Тэнгэрэлж ёстол тэгсэн байх. Чи энд юу хийж байгаа юм бэ? Би мэдэхгүй. Мэдэхгүй гэж юу гэсэн үг юм бэ? Яагаад гэвэл мэдэхгүй л байна. Тэгвэл заавал хүлээж байгаарай. Би ахлагчаа дуудаах юм. Тэгээд ахлагчтайгаа буцаж ирээд тэгэхээр бидэнд хэдхэн асуулт байна л да. Чи зөвхөн итгэлээр зөвдөгддөг гэдэг он сургаалыг сайн ойлгож байгаа юу? Нөгөө залуу хизээ сонсоогүй юм байна. Тэгвэл шууд бичээсийн он сургаал руу очицгоё. Нөгөө залуу гөлөрсөөр л байв. Эцэст нь бухимдсандаа чи ямар шалтгаанаар энд ирсэн юм бэ гэхэд нь тэр дунд байрлах загалмай дээр өлгөгдсөн хүн намайг ирж болно гэж хэлсэн юм гэв. Тэгэхээр энэ бол цорын ганц зөв хариулт юм. Цорын ганц зөв хариулт. Хэрэв би амьдралынхаа өдөр бүр загалмайн үннийг өөртөө номлохгүй л бол тэр үед би өөрийнхөө талаар өөртөө л итгэж эхэлж байгаагаа бас унсан хүний маань нэг хэсэг болох дуршлагадаа л итгэж байгаагаа олж мэдэх болно. Хэрэв би загалмайгаас харцаа холдуулах юм бол би тэр үед загалмайн үр ашгийг нь зөвхөн уруулаараа л магтдаг болчихсон байх болно. Тэгээд энэ үедээ аврал маань надаас шалтгааллах юм шиг л амьдарч байх болно. Харин ийм байдалд чи очих юм бол нэг бол маш өрөвдөлтөй зөвхөрөл рүү эсвэл хамгийн аимшиг төрлийн их замд хөтлөх болно. Харин зөвхөн Христийн загалмай л энэхүү аимшигтай гүн гүнзгий зөвхөрөл болон би өөрөө учрыг нь олж чаднаа. Дажгууч олж байгаа химэн яригч хүн төрлөختний бардамсан их зангийн хуурмаг байдлыг нь энэ загалмай л шийдэж чадах юм. Гэмгүй аврагчл миний гимтээс үнсийг эрх чөлөөтэй хэмээн тооцоолохын тулд үхсэн юм. Учир нь Бурхны шударга байдлын шүүд түүн дээр бууж харин намайг уучлсан. Тийм учраас Лютер хэлэхдээ Христч амьдралын чинь ихэнх нь чамаас тусдаа байдаг гэсэн. Энэ утгаараа бид сайн үйлсээрээ аврагддаггүйгээ. Мөн сүсэг бишрлийнхээ үр дагаварт ч аврагддаггүйгээ мэддэг ба. Харин Христийн хийсэн зүйлийн үр дагавраар л зөвхөн аврагддаг бид мэддэг.